YouTube сувгийн маань дагагч Батчимгийн асуултанд хариулахаар өнөөдрийн видеог бэлтлээ. Энэ нь спортоор хичээлж үзээгүй хүн яаж спортоор хичээллэх вэ? Биеийн тамираар яаж хичээллэх вэ гэсэн асуулт байлаа. Видеоны төгсгөлд 2 бонус материал байгаа. Та тэгэхээр дуустал нь үзээрэй. Спортоор хичээллэе, биеийн тамираар хичээллэе гэж бодож байгаа тань хамгийн том амжилтын нэг юм шүү гэдгийг дурдмаар байна. Хамгийн түрүүнд та өөрөөсөө яагаад гэдэг асуултыг асуух хэрэгтэй. Яагаад биеийн тамираар хичээлэх гэж байгаа юм? Энэ танд ямар ашиг тус авчрах юм бэ? Яагаад? За, эдгээр асуултууд танд маш хүнд байж магадгүй. За, тамирчин байсан хүний хувьд надад ямар ашиг тус өгдөг вэ, өгсөн бэ гэвэл нэгдүгээр спорт хүнд маш их хатуужил сургадаг. Хоёрдугаарт маш их хөдөлмөрч зан чанарыг бий болгодог. Гуравдугаарт багийн ажиллагааг дэмждэг. Багаар хамт олноороо ажиллаж сурна гэсэн үг. За мөн ялагдах тэр мөчид яаж өөрийнхөө эмоцийг удирдах вэ гэдгийг маш сайн ойлгуулж өгдөг. За энэ ялангуяа хүүхдүүдэд маш чухал сурах ёстой нэг чадрын нэг шүү. Таны зорилго эрүүл биетэй бие бэлтраа хөгжүүлэх, хамт олонтой болох ч юм уу, тийм байж болно. Зорилгоо маш сайн тодорхойлоор гэж би дахин хэлмээр байна. Жишээ нь миний хувьд би 6 дугаар ангиас хойш чөлөөт бөхөр олимпийн аварга бүх болохыг хүсдэг байсан. Та олимпийн аварга болох шаардлагагүй. Гэхдээ зорилгоо маш сайн тодорхойлсноороо та бэлтгэл хийх, спортоор хичээлэх, биеийн тамираар хичээлэх тэр мотивац чинь болох болно. За мэдээж спортоор хичээлж байгаагүй хүний хувьд анх удаага жимд очих, фитнест очих, тэр дивжендэр очих, тэр кикбоксинг хичээлдэр очихд маш айдастай, төвшөртэй байж магадгүй. Гэхдээ та энэ айдсаа даваад зүгээр очиод туршаад үзээрэй. За багийн спорт байна уу, зүгээр фитнес жим байна уу, ямар ч спортыг та зөв техникээр зааврын дагуу хийх нь маш чухал. Энэ нь таныг гэмтлээс өөрчлөн сэргийлнэ. Тэгэхээр дасгалжуулагчийн үгийг сайн дагаж, зааврыг сайн сонсоорой. Хэрвээ танд боломж олдвол богинохонч гэсэн туршлагатай тамирчидтай бэлтгэл хийгээд үзээрэй. Яагаад тэгэхээр тэд таны зовлон бас ойлгоно. Шин гэдгийг чи мэдж байгаа учраас мөн заавар зөвшөлгөөг өгч магадaltaй. За анх удаа жимд очиод таньж мэдэх хүмүүс маш олон байгаа. Тийм дунд ямар хүмүүсээс зайлсхийх ёстой вэ гэвэл хит ширүүн хөдөлдөг, хөдөлгөөнтэй эсвэл харьцаа муутай тийм хүмүүсээс зайлсхийх хэрэгтэй. Бусдыг болон өөрийгөө гэмтэхгүй байх нь хамгийн чухал. Бас нэг анхаарах болон анзаарах ёстой зүйлийн нэг бол тухайн клуб, жим, тэр багийн уур амьсгал, хүмүүсийн хоорондын харилцаа, бие биенээ хүндэлж байна уу, хүндэтгэхгүй байна уу, хэрүүлэлтэй, маргаантай байна уу, үгүй юу гэдгийг сайн анзаарах хэрэгтэй. Яагаад гэвэл дараачийн 3 сар юм уу, 6 сар юм уу хэдэн жилийг та энэ атмосфер, энэ уур амьсгалд, энэ жимд өнгөрүүлэх гэж байгаа учраас энэ маш чухал. За эцэст нь гэж хэлэхэд та өөртөө хатуужилтай, сахилга баттай байхгүй болвол ямар ч жижиг зорилго, ямар ч том мөрөөдөл байлаа гэдээ та түн дээр хүрч чадахгүй. Тэгэхээр та өөрийгөө сайн түлхэж шахаж байх ёстой. Хэрвээ тэгж чадахгүй байгаа болвол ямар нэгэн найзыгаа уриалан дуудаж хамтдаа хийх нь маш сэтгэлийн дэм өгдөг шүү. За амжилт хүсье. Дахин хураангуулан хэлэхэд та зорилгоо маш сайн тодорхойлоорой. Биеийн тамираар хичээллэх шалтгаанаа олоорой. Хоёрдугаар та айцаа даваад зүгээр оролдоод үзээрэй. Гуравдугаар та багш дасгалжуулагчийн зааврыг маш сайн дагаарай. Дөрөвдүгээр хэрвээ та боломж олдвол туршлагатай тамирчидтай богинохон ч гэсэн бэлтгэл хийгээд үзээрэй. Тавдугаар ширүүн болон харьцаа муутай хүмүүсээс бага зэрэг зайгаа бариарай. 6 дугаарт та тухайн фитнес, жим, клубийн баг хамт олонны уур амьсгалыг сайн анзаараарай. 7 дугаарт та сахилга баттай байж хүссэн зүйлдээ хүрээрэй. За фитнес жимийн гишүүнчлэл авчаад сарын хугацааг нь дуусгаас өмнө хүүсэн ч юм уу, ерөөсө очиж чадаагүй, таны шалтгаан зав байгаагүй, гэр бүл, хүүхэд. За та энэ хүмүүсийн нэг болоод би тань нэг жижигхэн зөвлөгөө өгмөр байна. Та зорилгоо маш жижигхэн тавих хэрэгтэй.
Жишээ нь хэрвээ та фитнес жим дээр очиж чадахгүй байгаа бол зөвхөн үүдэн дээр нь очно гэсэн зорилго тавих хэрэгтэй. Дотор нь орж бэлтгэл хийх биш. Тэгвэл үүдэн дээр нь очно. За өглөө та гүй гэсэн зорилго тавьчаад ерөөсө гүйж чадахгүй, босч чадахгүй, гарч чадахгүй байгаа бол та зүгээр пүүзээ өмсөд үүдэн дээр зогсноо гэсэн зорилго тавих хэрэгтэй. Тэгэл болоо. Хэрвээ та тэрийг хийж чадах юм бол та тэр өдрийнхөө зорилгыг чек. Мэдээж хизээч хүн пүүзээ өмсчөөд гадаад гарч зогсчоод одоо гүүхгүйгээр орж ирнэ гэж байхгүй. Тэгэхээр та жижигхэн зорилго тавиад том зорилготой хүрээрэй. Ажилдаа явахаас өмнө өглөө бэлтгэл хийхийн ач тусыг би та бүхэнтэй өөрийн туршлагаас хуваалцмаар байна. Ажилтаагаа ойрхон нэг фитнес жимд өглөө болон 30 минут бэлтгэл хийчихэд ажил руугаа явдаг байсан. За үүний үр дүнд надад юу анзаарчихсан бэ гэвэл би өдрийн турш маш энергитэй байсан. Мөн анхаарал хандуулах, анхаарлаа төвлөрүүлэх чадвар маань дээшилсэн байсан. Янз бүрийн стресс юм уу бодлоод арилсан. Өдрийг өнгөрүүлэхэд бэлэн, сэтгэл зүйн хувьд маш бэлэн байсан. Та тэгэхээр үүнийг туршаад үзээрэй. Заавал цаг маг хичээлэх албагүй 30 минут, 15 минут хөлсөө гаргахад л хангалттай. За энэ видео маань таалагдсан бол та бүхэн лайк дарж болно, комент бичиж болно. Асуулт байвал комент дор бичээрэй. Мөн яг хэрэгтэй байгаа хүнд нь энэ видеог шеэрлээрэй. Тэр одоо жимдээ явж чадахгүй байгаа хүн зорилгоо тавьчаад шантраад байгаа хүнд энэ видеог бас үзүүлээрэй. За амжилт хүсье. Баярлалаа.